Улсын дэд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хос баяр болон тамгын газрын холбогдох албан хаагчид нийслэлдэх эрүүгийн хэргийн шүүхүүдийн ерөнхий шүүгч тамгын газрын дарга нарыг 2025 оны 1-р сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авилгын гэмт хэргийн нээлттэй шүүх хуралдааныг олон нийтэд дуу төрсний бичлэгээр хүргэх хуулийн хэрэгжилтийн явц, тулгамдж буй асуудал, шийдвэрлэх гарц, холбогдох журмыг боловсронгуй болгох санал хүсэлтийг сонссон юм. Оролцогчид уулзалтын үеэр шүүх хуралдааныг шууд дамжуулахад технологийн хүртээмж муу хүний нөөцийн дутагдaltaй шүүх хуралдааны бичлэгийг вебсайтад байршуулахад шаардлагатай хөгжүүлэлт хийгдээгүй, мэдээллийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай зэрэг асуудлыг хөндөв. Уулзалтын төгсгөлд авилгын гэмт хэргийн нээлттэй шүүх хуралдааныг шууд дамжуулах, олон нийтэд дуу төрсний бичлэгээр хүргэх хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахаар улсын дэд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хос баяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахар болж оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэн зохиох арга хэмжээ авах, нэн даруй хэрэгжүүлэх, боловсронгуй болгох асуудлын талаар тухайлан ярилцлаа.